Эсүү хатан онгод. Эзэн Чингис хааны 3 дугаар хатан эсүү. Эзэн хаан өөд олсны дараагаар надад тангууд иргэдээс маш ихийг өгч, тангууд нутгийг мэдхийг тушаасан юм. Гэтэл тангууд иргэд дотоод баслаг гаргасан тул би тэндээс цөөн бүлээ авч дөрвөн хуучин байсан татар иргэдийн нутагтаа нүүн ирж суусан. Эзэн хааны хүснээр би тэнд засаг тогтоож чадсангүй. Тангууд руу явахдаа би баруун жигүүрт эсүүхэн дүүгийн охин, зүүн жигүүрт өөрийн охин, 3 хатны засгаар төр өдөртхийг чармаасан ч зүүн талын ноёд нь миний охиныг хороогоод мөн намайг хөөн зайлуулсан. Ингээд хуучин ордондоо ирээд хүч тамираас илбээд эргээд тангууд улстай өгөөдөө хүүгийн ачлалд орж дайтё гэж санаж байлаа. Тэгээд болцсон өдрөө цэргээ ураагаад тангууд улс руу дайтахаар явах гэж байтал өгөөдөө хүүн цэрэг болон ардтайгаа ирээд баг ижи та хитээдэж байгаа босоо. Эцэг хааныг өөд усны дараагаар татаруудаа аваад дутаах санаа гаргаж татаруудыг Монгол түмний нэгдлээс гаргах бүх зүрхийг агуулаа юу гин. Үгүй би тэгсэнгүй. Эцэг хааны чинь зарлиг ясаар хувьд авсан тангууд иргэдийг авахаар чамтай хөл нийлүүлэн дайтах гээд цэргээ цуглуулад болцсон газартаа төгөх гээд байж байлаа гэлээ. Цуглуулсан цэргүүдийг өгөөдөө хаан тэр явдалд дайн хийхгүй гээд тараасан. Ингээд би ордны хэвтүүл турхигтайгаа үлдлээ. Би таныг ийм өчигт харсан. Татар иргэд энд самуун гаргасан гээд нэдгээд засгийн бичгүүд үзүүлсэн. Тэр нь энд гаргасан самуун өмнөдийг тэмдэглэх төрийн хөх дэвтэр байна. Түүн дээр нь 10 хэдэн очиг байна. Энэ бүхний ард таныг байна гэж байна. Өршөөгөөрэй. Одоо таныг төрийн их жаягч хатан байх эрхийг чинь хурааж, эцэг хааны гэрээхийг хууль ёсны дагуу, жаяг ёсны дагуу хуралдаа өгөөгээр авахар боллоо гэлээ. Хаан эцэг чинь өөд болсноос би бүр хатан сэнтигээ алдах болоо юу? Үгүй, жаяг ёсны дагууд их хуралдаагаар л гэрээхий бичгээ булаалгано гэхээс өөрөөр байхгүй гэлээ. Тэгвэл энэ санааны голомтыг чинь ингээд устгахчихъя гэд миний бяцхан орд өргөөг шатаагаад би дотор байсан 6 хавартай хүү 13 хавартай охиноо авахар гүйж орсон юм. Тэр хоёрыгоо арайч нэг аваад ордон гэрээ шатаалгасан. Доороо дугуйтай гэр мэдэж байгаа үсттэй. Ингээд цаг явдал бишцсэнийг ухан хүүхдээ аван энэ нутгаас л холдъё гэж шидээд морцсон. Зогтааж явсаар удалгүй бид туулын шугуйд эсүүхэн хатны охид хөвгүүд дээр ирээд сууж байсан юм. Энэ өгөөдөө татар иргэд рүү төрхөрч байна. Цөөнч бол татаруудаа аваад ер нь явъя. Одоо бид төрийн хатад байхаа байж, төрийн мэдлэлтэй байхаа байж, гэрээхээ бичгээ ямартай ч өртөөгөр явуулъя. Тэгж байхад учир нь алдах үз гэж шийдээд тэрийг нь явууллаа. Энэ үед азуулж ууган хөвгүүдийн дайн эхэлсэн юм. Ингээд айл бүхний ууган хөвгүүдийг татах айнаар бид тэнд цэм нэгдээд Батын нутаг руу явчихсан юм. Ингэж зүүн чигтэн байсан татарууд баруун зүгт гарсан учигтай. Өгөөдөө хөвгүний авир эвдэрчээ. Бат хөвгүн чи биднийг түшнө гэхэд эцгийн ачлалыг санаж баг ижи таныг ачлнаа гэд бид Батын нутагт хойгуул сугуул ардтан дэмээ өгөөд баг ноёд хатад болж аж төрөх болсон. Миний засаглах ухааныг Бат их сайн сонсно. Тэр намайг засагч заргаж байгаа ч гэж хүссэн. Би дуртай засагч болж хөвгүүдээ Батын үрлэг жанжид болгоод амар жимэр амьдарсан тийм төвхтэй. Би ахыгч ихэс ахас татарууд болоод эзэн хаан түүнийг гэргээд охид хүүхнүүдийг ихэнтэй дурсан тэр бүхний хийж бүтээсэн ном судруудыг шимтэн уншиж шөндөө уйлж тэр сайхан жаргалт өдрүүдийг бодон 62 нас хүртэл төрийн үйлэнд оролцож Батаас цаад хөвгүүдэд нь зүтгэж явсан. 62 хаварт хүрсний эцэст заада эрт орой илгэн чулуу тэврэх цаг нь боллоо доо гэд тэр нутагт охид хүүхдүүдэд хатан ямар байх ёстой, хүмүүний сэтгэл ямар байх ёстойг заах жижигхэн сургууль байгуулад өөрсдийн сэтгэл зүрхэнд мөнхөлсөн ижил тасал болсон хаттын гоо сайхнаар биеэ авч явах охид хөвгүүдийг хүмүүнжүүлэх аргаас тэдэн зааж тэгшилж явсан. Би 92 хүртэл насалж энэ үйлд сургуулийг нээснээс хойш энэ зур бүртээ хатны зарим нэгэн судар, эсвгүүн дүүгийнхээ судар, кавлан хатны тэмдэглэл зэрэг бичвэрийдүүд надад байсан тул тэр бүгдийг сангалзан уншсаар байгаа цэдэлчихсэн. Тэдгээр хүмүүсийг ямар хүмүүн байсныг бусад хүмүүнээс илүү гэрчлэх чадaltaй болсон юм. Сүнсэндээ ортол цээжилсэн гэхүүдээ. Тимчиг учраас хэрвзээ хүмүүний замбад ахиж хүмүүн болж төрөх юм бол
эсэндээ онгод болж буух юм бол энэ л хаттын үнэн түүхийг, энэ л эгч дүүнсийнхээ нэрийг нь мандуулан гаргахыг хүсэж байна гэд би хөх тэнгэрт тангархалчихсан удаатай. Тэр л улбаагаар хаттын судар, засгийн судар гаргана гэж зорин аж төрдөг нэгэн сүнс билээ би. Аянгат та бүртээ хатны тухай ярьж өгөөч. Тэр үед та ямар харьцаатай байсан? Юунд таалагдсан? Юуг нь та цээжилсэн байсан? Эсүү хатан. Эгчдүү бидэн хоёр эзэн хаанд таалагдаад улс төрийн ухаантайгаар хайр сэтгэл үгүйтэйгээр хандлан суусан. Татар нутагт байхдаа би хүрэгдэд талбсан хөвөөний хүртэл алдсан шүү дээ. Ийм л сэтгэлийн хатуу итгэлийн гундаг үзэн ийм хүмүүн юм. Хандлан суусан энэ нэр өмнөх хэрийг минь хороочсон. Энэ хатуу зовлон яагаад намайг орооно вэ гэд гунж байсан. Харин миний дүүд бол эзэн хаан анх үзэн ирнэ болно. Өдийдөө дүү минь намайг биширч сэргэлэн ухаантай, бодол уужимтай, мөн эртэд бөө болсон чадамжтай гэх авч би өөртөө бол энэ хүмүүний төлөө зүтгэх биш. Энд хатан сууснараа эрүүл төвөрчгээд явбал сууж байхад л болно. Ямартай ч татаараа л аварч байл болно гэхээс илүү сэтгэж байгаагүй юм. Ингээд татар нутгаас яваад их аврагтай бид нэлсэн. Тэгэхэд найрсаг сайхнаар өгцөн нэгэн гоо хатан байсан нь бүртээ хатан байсан юм. Их хатны зовлогоор үргэлж яншаад л гарын үзүүрт шивгчин шиг л зарна байхдаа гэтэл тэгсэнгүй. Харин чиг ихчмэд байтал ус гэдгээ хамтдаа самналтаж, элдвийг ярилцаж, хүсэл мөрөөдлөө хэлэлцэж энэ нутагт ихээ том сургуулийг байгуулсан гэд. Би сурах их дуртай. Олон бичиг хэлийг бүгдийг биедээ сурахыг хүснэ гэхэд гайхаж байсан юм. Яагаад ийм сонирхон хатан төрөөвэ? Дайн болж байхад юун бичиг сурах гэж. Тэгтэл айдар хүслийг нь эзэн хаан биширч инх тайван болохын цагт чамд сургууль байгуулж өгнө гэхэд тэр цаг болохоос өмнө би өөрөө сургуулаа байгуулчихнаа гэх. Бардан бөгөөд цоглог тэр гоо хатныг биширлээ. Биднээс ахимаг байсан. Чингис хааны агуу их залуу ирч хүчийг тэгээд үлгэрлэж эхэлсэн юм тэр хатнаар. Ингээд бага ахугаас би мууг төвчдөггүй, сайныг сайшаах дуртай. Тиймээс 3 жил нүүдэлчин ясжайг, татар ясжайгийн ижил болоод ондоо шинж чанаруудыг өвлөн хатан, бүртээ хатан, манай татарын эрвэхий хатнараас сонсно. Татарын ибэхий хатан нь өвлөн ижийн өргөөн гэрт шивгчин болсон юм. Ибэхий хатныг өвлөн ижийн настай хүмүүнд л татаад өргөөндөө авчгаж, хатан хүмүүн байсан ч орон гэрээ тонуулаад, хөвөө тогтоо хороолгуулад, гагц хөвшин биеэрээ амьд үлдсэн тул инэрч асарч гин. Тэр хаттын жаяг ясыг нь сонсоод ер нь нී ардаар нь жаяглах засгийг нэг сайхан цэгцэнд нь оруулах юм байна гэж сэтгээд бидэн суумал засгийг, эзэн Чингис хаан цэргийн засгийг даруй бүтээгээд л байхад одоо сууж байгаа ардууд бидний засаг тэгш биш байна. Хуучин аймгийн засгаараа байвч нэгдсэн засаг алга байна гэж тэр их цагаас шамдаж тэрийг тэгшлэх гэж үзсэн юм. Шууд оролдоход боломжгүй байсан тул эхлээд өрх гэрт болох засагч бэлгүүдийг дагсан. Тэр үед бэлгүүдээ засагч байсан шүү дээ. Аянгат найр засагч гэдөө. Эсүү хатан найр засна, ардыг засна. Засагч ноён юм. Бэлгүүдээтэй хамт засаг хөтөлж авраг салахын үед туулын шугууд засагч болсон. Ванхан эргэж туураад аимшигт юм болоход буцаад авраг гэртээ засагчулж бууж нууж ирсэн бүх айлуудад засаглахыг хүмүүн бүрт нь ярьж өгнө. Тэгэмгүй бол шинэ айл нүүж ирвэл тэр засгийг мэдэхгүй тул зорж очиод урин дуудан огтон авч таниулдаг байв. Нэгэнт эзэн хаан ихэд биширч их сайн засагч хатан болжээ чи гэсэндээ удалгүй надад анхудаа авраг ортон өгсөн юм. Дүү бол хамгийн түрүүнд би ингмээр байна хантаан гэж хөл гараар нь шургаж байгаад дураараа хашгич шүү дээ. Ичимхий бибээр бас тэгж чадахгүй. Ингээд л сэтгэл зүрхэндээ засгийг л бодож ганцхан татар гэхгүй Монгол нүүдэлчин нутаг бүрт амраа амгалан ирж энэ аюулттай улам алдаж байгааг харахаар баясаж байсан юм. Ингээд л арай хийж бүх нүүдэлчин аймгийг тэгшилж дуустал эзэн хаан хилийн дайтад дайн хийнэ гэд төхнүүлж эхэлсэн. Энэ дайн ингээд дуусахгүй байсан юм уу гэд гол харлан шүү дээ. Бид чинь балгад хэрэмнээс халуун гал асгах ардуудтай байлдан шүү дээ. Бид тал нутгийг бодвол татар ардууд учраас алтан улстай хэд хэдэн дайн хийгээд ялагдал хохирлыг олоод үзчихсэн тул эзэн хааны нүүдэлчинтэй хийсэн дайнаас эрс ондоо гэдгийг сэтгэж байсан тул бас жаахан эмээсэн юм. Тэгээд л миний дүү эхэлж хэлсэн юм. Эзэн хаантаа энэ би чинь мөхөн шүү дээ гэд. Тэгэхэд өвлөн ижи гэд дууг нь хорчихсан юм.
Тэгэхэр нь би бас дүүгээ яллагдах бол хамт яллагдах ёстой гэд. Тулгар төрчин торлогдвол торлог бие минь мухарвал хэн хаан хүчин төр захирах юм бэ гэд дүүг бодол арай чанга дуурна үсттэй. Ингэтэл мухлаа жанжан муу юм гэд сэлмээ суглав. За ингээд үхдэг юм аа. Өгчглээ. Ашгүй өгчглээч гэх шиг сэтгэл дайх бас баясах аль нь л ирдэг юм билээ. Тэгэхэд эзэн хаан зөв байна энэ хатад татар хатад зөв хэллээ. Үнэхээр би хан хөвгөнээр хэнийг тоонвэ гэд хан хөвгөнээсээ өчиг асуух боллоо. Тийхгүй бол хоёр хатнаа алуулна бидтэй. Өгсөн ч сэгсэн ч хамтдаа гэж тангаргалдаг эгчдүү бид хоёр би бинийгээ нөхсөн царай. Ингээд л эзэн хаан хав хөвгүүдээсээ хаан болбол юу хийх вэ гэх утгат юм асуув. Гэтэл зүүч үг хэлхээсээ өмнө цагаатай барьж аваад л энэ мэрэгдийн зулбсаг хаан болно гэж юу байсан юм гэд одоо хаан ширээгээ өгөх гэж байгаа юм шиг авирлаад тэр утгыг алдагдуулж хаанд хийн суух нь мэдэгдэхгүй болчихсон. Тулууд хаан ширээг өгөхийг эзэн дээд сүлд нь хэлсэн. Аянгад та өөр хүмүүн сэтгэлдээ байсан ч тэрийгэ алуулсан. Тэгээд хүчээр ирсэн болохоор их хэцүү байсан байх. Исүү хатан. Тийм. Аянгад тэгээд хизээд нь эзэн хаанд дассан бэ. Ерөөсөө л ганцхан татар түмний төлөө л улс төрийн зорилгоор л эзэн хаантай амьдарч байсан юм уу? Эсвэл дараа нь эзэн хааныг таалдаг болсон юм уу? Исүү хатан. Нартад сартад хамтдаа байгаа эрдээ дастг нь эмийн заяагаас хойш хизээ дасснаа санахгүйж учимгүй хайртайгаа л мэдэж байна. Ямартай ч ирээнтэй бараантай цустай навштай энэ олон хоногуудын нэгэнд нь л тассан бололтой доо. Ямартай ч энэ хүмүүнээс илүү бараатай сайхан ир байхгүй гэдгийг зүрх сэтгэл би эргэтэн оюун ухаан бултаараа л хүлээн зөвшөөрсөн нэгэн гаргийн нар хизээ ирснийг сандаггүй юм. Шулуухандаа дурлаж дүүшгээ хөл алдсан гэвэл худал харинтай навшилдах олон хоногийн нэгэнд л тасажтэй. Аянгад эзэн хааны ямар зан нь танд таалагддаг вэ? Исүү хатан. Сүр бараана. Шулуухан хэлгээд сүр бараатай. Энэ хүмүүнийг дагаж байхад би эрх мэдэлтэй. Эрх мэдэлтэй байвал би ядаж нэг хүмүүний амийг, нэг хүмүүний гэрээг засах тэнхээтэй байна гэдэг энэ л сайхан шүү дээ. Тэгэхгүй ядарсан нэгэн мухрын шивгчин болоод явах юм бол юуных нь хүмүүний амьдралд нөлөө үзүүлэх. Тим хүч байхгүй шүү дээ. Иймээс би эзэн хааны сүр бараанд дуртай. Аянгат нэрээ тийм юм байна. Жишээлбэл та хааны хатан болоогүй бол дарагцсан аймагаас олзлогдсон нэг шивгчин л байх байсан. Эсвэл өвчгсөн биз? Исүү хатан. Тэгнээ эрх мэдэл байхгүй. Тэр айлын тогоо шанагнаас цаашхыг харахгүй. Гэтэл би хааны хатан болсон тул нэг айлын сайхан амьдрал, нэг улсын сайхан амьдрал, нэг аймгийн сайхан амьдралыг энэ гар, энэ тарих, энэ биеэрээ гүйцэтгэн гэдэг чинь өөрөө асар сайхан зүйл. Тэнгэрийн талалд нийцсэн удган босны тэмдэг босов. Онгод дээдийнхээ үгийг хатан үгэндээ шургуулад түмэнд хэлж байна гэдэг чинь төдий олон заслыг нэг л үгээр хийж байгаа босов. Үүн шиг сайхан хувь тавилан улааж хүмүүнд байна уу? Олон жахвыг тэгшиллээ, олон жүчгийг анзаллаа. Хэдийгээр тэд намайг хатан засагч, жаяг засгийг нь заслаа гэж харахад тэр улбаа голомтоор гарах балчир бүхэнд засаг хэрэгжээд л байвал хэдий олон сайхан онгод тэнгэрийн үлийг тэгшидэж байна вэ? Хэдий сайхан онгод тэнгэрийн хүслийг эмхэтгэж байна юм. Би биеэ хичээгээд засгаал хэрэгжүүлэхэд явж байхад толгой өвдөхгүй. Төрс тэрсэлдэхгүй. Хэдий олон хүмүүний ам, хэдий олон хүмүүний эд, хэдий олон хүмүүний жаргал ирэх билээ. Эн чин жихэн тэнгэрийн үл босоо. Аянгат тийм байна. Исүү хатан. Тиймээс би энэ эзэн Чингис тэнгэрт их талархнаа. Энэ би эдэн бишээ. Тэр тэнгэр л намайг таалж олж ирсэн бизээ. Аянгат та яг хэрэгтэй болоод л таныг төшөөлж авчирсан байх та. Тэгээд одоогийнхоор жишээлбэл бидэнд ийм сонио явдал тохиолддог шүү дээ. Хоёр улааж уулзгаад урд насандаа онготууд нь холбоотой байсан байдаг. Та нарын онготуудад тийм зүйл байсан уу? Исүү хатан. Бидний онготууд өстөн. Аянгат хөөх тэгээд яасан? Яана одоо таныг загинсан уу? Исүү хатан. Урд насанд бибинээ алж байсан өвөг дээдсийн хоёр хүүхэд нэг доор орчихсон. Тэгээд харахаас хамаг би ярьцсаарц хийгээд биеэ өмөрөд
Миний хэргийг чи өмүүлсэн гэж алалцах 2 онгод. Гэтэл арга үгээдээ ханилсан 2 хас. Тэр амьдрал хэцүү байсан шүү. Аянгад тэр ёстой хэцүү. Исүү хатан. Миний дүүд отож онгод байлаа. Отож онгодод бол хүмүүн болгон мах. Мах болгоныг засаж болно. Тэнд учиг гарсангүй. Гэтэл би төрийн онгодтой. Эзэн хаан бас төрийн онгодтой. Энэ 2 төрийн онгод, нэг нь татар төрийн онгод, нөгөө нь тайжууд төрийн онгод. Тэгээд өмнөдөө нэгнийг модон элчинд хороож байсан 2 онгод. Хөл засгаран байсан. Тэр 2 онгодыг нь зэрэгцүүлж болгож бид 2 хэрэлдүүлж ч үзсэн. Эвлэрүүлэх гэж ч үзсэн. Яагаад ч нэмэргүй юм байлээ. Онгодтой угаас захирагдахгүй, улаажтай онгод захирагддгийн жамаар нэг гэрт орсон гээд тэр 2 улаажийн тангаргаар эвлэж сууж нэг гэрт багтахаас өөр аргагүй болсон. Онгод хүртэл тэрсэх хүзэлийг сонин. Миний ардаад итгэх гэсэн сэтгэлд чи ингэж гай болсон. Нөгөөх нь бас би ингэж ард түмнэд итгэх гэсэн үзэлд чи гай болсон гээд 2 биенэл шаант гэлчихсэн л 2 онгод. Тэр 2 чинь өмнө нь бол сэлэн бариад л бие рүүгээ дайрч байсан 2 хүмүүн. Яг л тэр сэдлэрээ хутга байвал дайрчих гээд л улаачтай чинь хамт ална гэж орилаад. Ийм учраас эзэн хаан өөрийгөө хүлүүлж байгаад би бас хүлүүлж байгаад буусан юм. Ингээд 2 гартаа тойвоороо бариад хизээ барина. Урд урдаасаа харж буусан. Ямар тааж эзэн хаан хоёулаа энэ 2-ын учрыг олж голомтод багтаахтаа л багтаана гээд би ч заа гэхээс өөр ямар үг хэлэвдээ. Ингээд хойноосоо 4 өрлөгөөр буухад татаж бай гээд гаранд байх манжгаасаа бариулж байгаад зодтолдох юм бол салгаарай гээд буусан. Тэгэхэд би бие рүүгээ дайраад л хэрэлдээд л байсан. Бид бараг нар жаргахын алдад буугаад өглөө нар мандахын алдад хамаг хөлсөө цуулчихсан 2 онгодын эвлэрэл донд учгуудыг ойлгож хоёулаа л буруугүй юм байна. Яалтчгүй тэр цагт эвлэж хилэлцэж өөдөөсөө хараад ивэрээ хийж чадаагүйдээ л алдчихсан юм байна гэж тухсан юм. Ингэж тэр 2 онгодын сэтгэлд богших гомдол харуулсал татар болон тайжууд түмэн ягаад муудалцах болсон ухааныг олох цагт нэг их сайхан сэтгэл уужраад бие харахаар хайрч хүрэх шиг, халууч оргих шиг, ядрах шиг, ядарч цацсандаа хуягтайгаа тэр чигээрээ унтаад өчгчээ. Ноцолцоор байтал ядарсан байсан. Аянгад би 2 ч удаа манай удмынхны дайсан байсан хүмүүсийн улаач нартай таарч явсан. Санаандгүй үйл явдлууд болдог юм билээ. Тэр 2 хонгод хоёулаа л цэцэн цэлмэг, хоёулаа л хэрэлдээд байсан уу? Исүү хатан. Учиггүй мөргөн цэлмэг. Нүднээс нь оч гэлтгнаад л миний харахад эзэн дээдсийн нүднээс нь оч гэлтгнаад л үг урсгаад л зэмлэл хилээд л тэгж 2 онгод учгаа болоход биднийг амарсан да. Ингээд үдийн алтад сэрвээ 3-4 цаг нойрсоод гэтэл хойноо байсан 4 хүмүүнээ бид 2 мартаад унтчихаж тэр 4 нүдэнд хөхөрчихсөн хамраас нь цус гарчихсан бас их ядарсан байлаа. Уурсан хилэгнэж хэрэлдэх үедээ саад бологч тэднийг тайвуураараа балбаад байсан ажээ. Савхтаа цохиод байсан гин. Тэгсээр байгаад 4 жанжнаа балбаад хайчихсан ийм түүхтэй болттой. Үнэхээр хайхалтай түүхт болт болсон шүү. Онготод өслөл байвч эвлэрэх цаг байдаг. Тэр 2 тэнгэртэй бие биедээ уулзраагүй явсан ч улаажийнхаа замналд учран залгасан. Аянгат учраа ололцоод эвлэрсэн юм уу хоёулаа? Исүү хатан. Нэг үеийн төлөө зүтгэх болсон. Тэгээд өвлийн тахилгын дараа бидний 2 онгод уулзаад л өнөө алалцах гээд мануулж байж буудаг онготууд чинь хөөрөг солилцаад л эд солилцаад л тахилгын үеэр бид нар улаачаараа биш онгодоороо байна шүү дээ. 2 биенийгээ сайхан магтаж байна. Ёстой яадаг цэлмэг билээ. Яадаг хатад үлээ. Яадаг шударгуу билээ гээд нөгөө 2 чинь эвлэрч гисэн байсан да. Сонин ертөнд. Одоо тэр сонин ертөндтэй өөрөө хөглөрөөд байна гэхээр бүрчих сонин ертөнд. Харамсалтай нэг ертөндтэй мунхаг улаачаа бас татаж оруулж чадсангүй дээ. Аянгад тэгж байгаа тухаарах байхтаа улаач нь алдаж онож байгаад л ойлгох юм чинь. Исүү хатан. Алдахгүй байгаасай л гэж хүсэх юм да. Гэхдээ эцэг эхийнхээ үгэнд ордог хүүхэд байдаггүйтэй адилхан. Яг эцэг эхийн зовлон шиг зовлон онгод бид хүртэж явах юм. Хидийдээ нэг биеийг нь эзэмшин аж төрөвч энэ биеийн эзэн нь улааж байдгаас нь хойш
Би дүгэнд нь захирагдаж эрт цагт ихнэр нөхөр байсан хоёр өнөө цагт хоёр хүүхэн болчиход л бие хараад л чиний улаач уу миний улаач уу гэдэл сууж байх сонхон л юм байлээ дээ хорвоо гэж. Ир байсан бол хандлуулна гэж бас зүтгэл байсан байх та. Нөхрөөсөө салчихсан юм чинь хандлагад яадаг юм. Нэгдүгээр гэргээ хоёрдугаар гэргээгээд энэ цагийн ёсыг мэдэхгүй баахан төвчгнөхөл байсан байлгүй дээ. Жаа балчир минь. Үйлэнд нь садаа боллоо. Өршөөн мэд.